Сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ аудитороор хэрхэн бүртгүүлэх талаар танилцуулга мэдээллийг хүргье. Монголын Мэргэсэн эхлэн бодгочдын институтын удирдах зөвлөлийн 2017 оны 6 сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан аудитор болон аудитын байгууллагыг бүртгэх, бүртгэлээс хасах болон холбогдох зохицуултын журмыг баталсан. Энэхүү журманд 2020 оны 6 сарын 29-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Уг журмын 2 дугаар заалтанд аудиторыг бүртгэх болон бүртгэлээс хасах талаар дурдсан байдаг. Тэгэхээр аудитороор бүртгүүлэхийн тулд та энэхүү журамтай танилцаж холбогдох заалтуудыг унших хэрэгтэй. Монголын Мэргэсэн эхлэн бодгочдын институт нь аудитын тухай хуулийн 19-р зүйлийн 19-3-2 болон 19-3-4 заасан холбогдох шаардлагуудыг хангасан мэргэсэн эхлэн бодгочийг хүсэлтийг үндэслэн аудитороор бүртгэдэг. Аудитороор бүртгүүлэхээр хүсэлт гаргагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд төрийн албан хаагчийн анкет, хугацаагүй эрэхтэй мэргэсэн эхлэн бодгочийн гэрчилгээ, аудитын салбарт 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагыг нотолсон нотлох баримтууд болон аудиторын сургалтын гэрчилгээ. Аудиторын сургалтыг Монголын Мэргэсэн эхлэн бодгочдын институт зохион байгуулдаг бөгөөд үүнд шалгалтанд тэнцэнээр та аудиторын сургалтын гэрчилгээг авах болно. Мөн ажлын газрын тодорхойлт болон 3-ыг харьцан 4 хэмжээтэй 2% зураг үйлчлэгээний хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн audit@municipia.mn имэйл хаяг руу та бүхэн илгээгээрэй. Аудитын ажлын дадлага туршлагыг дараах 5 салбарт ажилласан бол хангагдсан тооцно. Үүнд хувийн болон төрийн аудитын байгууллагт ажилласан бол, мөн аудитын байгууллагад гэрээгээр ажилласан бол, дотоод аудитын газарт дотоод аудитороор ажилласан бол, ихтэй сургуульд аудитын багшаар ажилласан бол, эсвэл та аудитын чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан тохиолдолд таны аудитын туршлагыг хангагдсан тооцно. Бүрдүүлэх материалын хувьд тухайн албан тушаалд томилогдсон ажлын тушаал, мөн ажил байдлын тодорхойлт болон дүгнэлт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нийгмийн даатгалын захирал авалгааг бэлдсэн байх шаардлагатай. Хэрвээ та дотоод аудитор болон ихтэй сургуулийн аудитын багш эсвэл гэрээт аудитороор ажилласан тохиолдолд жил бүрийн хувьд 2-оос доошгүй хэмжээний ажлын баримтыг бүрдүүлэх баримтандаа авсарган бидэнд лөө илгээнэ үү. Монголын Мэргэсэн эхлэн бодгочдын институтын аудит ёс зүйн хороонд өргөдөл гаргагчийн материалыг хагас жил тутам хүлээн авч дараа сарын эхний хагаст багтаан шийдвэрлэдэг. Аудиторыг бүртгэлээс хасах үндслэлүүдийн талаар одоо танилцуулъя. Хэрвээ тухайн аудитор нас барсан тохиолдолд, эсвэл өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд, эсвэл Монголын Мэргэсэн эхлэн бодгочдын институтын удирдах зөвлөлийн шийдвэрээр Мэргэсэн эхлэн бодгочийн эрхийн гэрчилгээ болон аудит ба баталгаажуулах үйлчилгээ үзүүлэх эрхийн батламжийг хүчингү тооцсон тохиолдолд аудиторыг бүртгэлээс хасна. Монголын Мэргэсэн эхлэн бодгочдын институт нь аудиторыг бүртгэх болон бүртгэлээс хасна тухай мэдээллийг өөрийн веб хуудсанд нийтлэнэ. Хэрвээ та энэхүү журамтай дэлгэрэнгүй танилцахыг хүсэх юм бол Монголын Мэргэсэн эхлэн бодгочдын институтын веб хуудас болох www.municipia.mn хаягийн хууль журам гэсэн зэс рүү орж танилцаарай.